Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Ариун буян зүргээ талдууран бэлчээсэн, ариун үлсийг даллаж нараа досон хураайлсан, амар мэндийн гэрүүлтэй аавгаа их малчин төмнийхээ амар амгалан айлтхан мэдчилж туслах малчин нэвтрүүлгийнхээ ээлжид нэгэн дугаарыг төлөөлж байна. Та бүхэн таалан болгоно. Өнөөдөр бол зуны дунд хөхмөр сарын хөх нохой өдөр. Энэ өдөр унаг зэллэх уях морьтой барих гэгчлэнгээр амар жаргалантай малчны хотонд энгийн атлаа баярын гэлтэй ажил хөдөлмөр буцалсан нэгэн өдөр үргэлжилж байна. Шинэ мэндэлсэн унагны зоо борвин тэнийж, шинэхэн ногооны амтанд адуу затгалдаж сайлшиж байгаа энэ үед Булган хангай нутгийн малчид маань унгаа зэллэж гүүгээ барихаар зэхэд байна. Унаг зэллэнэ гэдэг дурын өдөр бариад уйчдаг ажил биш. Гагцхуу өдрийн сайныг харан байж, нохоо өдөр тогтсон цагт барьж уйх нь Монгол эрдэнийн шинжтэй адуун сүргээ эрдэнэ мэд хүндэтгэн дээдэлдэг Монгол түмний бас нэгэн тэмдэглэлт ёслолын өдөр юм. Унаг зэллэхийн өмнө эхлээд шин соргог өндөрлөг газрыг сонгож зэлээ татаж бэлтгэнэ. Дээдсээс өвлж ирсэн уламжлалын дагуу нэвтрүүлгийн оролцогч залуус маань зэлээ татаж байгаа нь энэ. Өвгдөөс дээдэлж ирсэн нохоо өдрийг бэлгшээж, үүр шөнийн цагаар нойр хугаслан мордож, тал дүүргэн бэлдсэн адуун сүргээ хурааж, тамсаг булгийн усаар усалж гүйцээд тарихад, баргийн юмд барьцалдахгүй буурал аав минь адгаж, баруун ингрийн чанхад уяагаа хэдийн зоогоод, арц хүчээ уугуулж, хазаар ногтоо бэлдээд, 10 алдын уурганд хадаг зүгээд тослоо. Ном гэхээр нойрмгалдаг дэлчгэр борхон жаалууд нойронд хулжиж хонсноо хөөр баяр болгож, зайдан үрээгээ давирч адууны захаар эсгэрч, зуны сэргийг өглөөний хөг аялахуг нэмнэ. Уургач халзан ухс хийж, уурганы хувь нахис хийж, уяаны магнит домглон азаргнууд дүгэлцэхэд олон жил уягдсан их насны мордин оосрлож авахыг хүлээлгүй уяанда ирж үрсэн. 3 улирлын туршид авдрын болонд хадгалсан гуйлын хээтэй царанд идэ будаа бэлдэж 3 сарын туршид дээлийн өнгө гундаах гуниг үгийн их ажил энэ л өдрөөс эхэлнэ.
Хусан уяаны шонд хусуур сойц намирч хурдан морины хүүхдийн гингон дуу хадаж Монгол хүн бүрийн хүсэн хүлээх мөч морь барих өдөр мөн ч удахгүй ирлээ. Тийм ээ. Энэ бол адуугаа дээдэлдэг Монгол түмний ахуй амьдралаас төрөн гарсан шүлгэн мөртүүд. Сумын сайн малчин Эрдэнэбатын бодмол энэ жил хожуухан төллөж байна. Учир нь өнгөрсөн жил зуншлаг оройтож цаг хатуухан байсан болохоор бодмол оройхон хэл авчээ. Гэхдээ түрүүчийн гарсан цөөн хідэн унганы дээр түрүү жилийн суваарсан хідэн гүүний хусран даагнууд байгаа болохоор баяр наадмаас уртж орсон гарсан гийчэнд аялах айрхтай байя хэмээн үзэж өнөөдөр унгаа зэлэхээр болж байгаа нь юм. За одоо 100 цаар одоо LED-ийн гарсан. Өнөөдөр юм нохоо өдөр сайн өдөр байгаа. Тэгээд манай хишиг өндрийн нэвтрүүлгийн оролцогчд маань бол өнөөдөр гүүгээ барьж байна. Тэгээд унгаа зэлж байгаа. Ёслох төдий нэг цөөн хідэн унаа одоо барьчаад байна тийм үү? Тий харин хэдэн гоо одоо сургаж хөрөнгө гаргая гэдэг одоо гүү ядлаа. Бас жоохон ааш орсон байна эдгээр. Энэ жил одоо адуу их ааштай эрт таргалаад гэж амхтаа ааштай. Манай адуу ч уг нь юм байдгүй л их сайхан. Дөлгөө юм байгаа. Энэ жил одоо бүхгүйг нэг уяг болоод энэ оног агснгүй унууд нь авч хурдлаад хахаар ингээд дагаж байгаад гэж тэрнээс манай ад бол номхон. Энэ тийм ташгүй юм байхгүй шүү дээ. Бүгд ер нь чөдөрлөөд өгч юм байхгүй шууд суулгад юм аа. Гүү ер нь жоохон оройтс төлсөн. Унаагаас арай гүц сайн торног байна. Харин тэгж энэ жил ер нь бод мал энэ жил ер нь орой төлсөн шүү дээ. Тэгээ унах гүүч гэсэн орой унгалсан, үнээч гэсэн орой тугалсан манах энэ жил ер нь бод их орой тугалсан харин бог мал төлж ирсэн. Хосрондоо энэ хоёроос гадна хаад одоо байгаа халзаа азрахтаа дундас нилээд дууссан. Бага зөндөө хосрон байгаа. Энэ жил харин халзаа азрах нь одоо энэ ихэнх хосарсан. Дөрөв унахтай л бас хосрон байгаа. Шинээр сургах байд центр байгаа юу? Бага. Энэ жил 2-3 байц нэмсэн гэсэн. Энэ одоо барьсан байгаа хосрон даануудаас гадна энэ жил одоо шинээр зэлэх залуу байц юм олон байгаа юу? Байгаа. Олон баг. Илүү олон байгаа тийм. Нөгөө хоёр азрахтаа дугаа барих болов юм уу? Тэр хоёр болог. Энийг юм ч өнөдөр юу байл. Бороо ороод онгохоор энийг байжлаа гэж. Яг хуучин саажаас юм гээд сарай нутаг болж байна. Тий. Шинэ нуууд бол арай ялхтаад байна тийм. Шинэ ялхтаад байна. Хаагчаа азрах танаа энэ халзаа азрах айл зүгээ хадсан үлээ. Энэ бол дашин жил. Дашин жилээс авсан. Нөгөө хоёр нь болохоор нэг нь Сүхбаатар. Сүхбаатар. Аль сум? Мэдэхгүй Сүхбаатар. Тэр зүгээс л ирсэн тийм. Адууны сохны вакцины хийгдсэн байгаа юу? Одоо хийгдэг байгаа. Одоо тэгэл ийм дээ. Хэдэн сараас гэж хийх юм? Ер нь танаа энэ одоо энэ хоёр чинь вакцины тарилга ер нь хэр хугацаанд хамрагддаг уу? Хугацаанд хамрагдана. Аюу хийгдлээ. Тий, хийгдэл байгаа юм. Хороо шиг вакцины хийсэн байгаа юу? Ер нь малын одоо адуун сус бус малын вакцины тарилга энэ жилийн хийгдэг байгаа шүү дээ. Одоо л хийгдэх эхлэх баг тий. Өнөөдрөөс борот өдөр адуус жоохон ааштай байгаа юм тийм. Энэ өнөөдөр жоохон бороо яга шин барьсан болоход ихлээ шүү дээ. Уг нь бол та гүнж гайг номхон. Манайх бол номхон юм байна. Тэгээ сая 2 гоо саалгасангүй шүү дээ. Маргааш нөгөөдрөөс гайг болох. Маргааш нөгөөдрөөс тэгээ жигдрээд ирэх гайг болчих. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомыг худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомыг. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Нэвтрүүлгийн оролцогч Тогтох баярын том хүү Хүрэл Зул орон суурин газрын амьдралаас татгалзаж тэнүүн сайхан хөдөө нутгийн амьдралыг илүүд үзэн малчин болохоор сэтгэл шалуудаад байгаа тухай өмнөх дугаарын нэвтрүүлгээр үзэгчтэй олондоо дуулгаж байсан. Алдны дэргэдэх гуйл шаарлна гэдэгтэй. Тогтох баярын өмнө нь Улаанбаатар хот орчмоор мал маллаж байхдаа жил бүхэн унаг зэллэж айрыг эсэгдэг байсан болохоор залуу малчин Хүрэл Зул гүү саах зэрэг ажлыг төвөггүйхээ хийжигдэг юм байна. Гүү дөнгө шинхэн барьчаад байгаа. Жохон ааштай талтай байдаг. Тий. Нэг дамаг насчил гайг болчих. Ааштай гүндлүүд чи цуухан дээр орно гэсэн. Тий. Тэгвэл ихчвэл би одоо намфортл нь ойртохгүй ямар ч сайхан удаа санал гэдэг. Тий. Ямар ч нэг намфортл нэг хэсэгтээ суух байхгүй. Тэр хоёр ч хонь аваа гараа авцгаа. Энд чи бол одоо хаврын шиг одоо тэр байнгын мал хөхүүлэн наашаа цаашаа гэсэн ажил байхгүй. Хажуугаар гол ус сайхан байна, тогоо сайхан ургасан байна. Өдөрт нь өхөр мал бэлчээ явчихна. Тэгээ та хэд чинь өдөртөө энэгээр ер нь ажил ер нь том багтаад байгаа. Ажил өдөртөө ер нь том багт баг шүү. Одоо гүүгөө өчч нэг яг нэг цагийн зайтай гүүгээс аа. Эхэндээ их баг тийм. Явандаа 2 цаг бол. Явандаа 2 цаг бол. Одоо тэгвэл чинь гүүс хунагтахаас өдөртөө өөр онцгой ажил байхгүй бол таа. Тэр хэдэн нэг хэдийгээ байж авдаг л баг та. Тэгээд шинэ байц сургахлаа. Тий, сургах. Саас ер нь шинээр энэ жил шинэ унгасан байц нэлээд байгаа юм шиг. Тий. Ер нь мэдээд байгаа юм шиг үлээ. Сая би IT-г харлаа. Нэг нь 2 азар адтан гэж байгаа ч шүү. Нөгөө ч хоноо авчихсан болохоор бас ажил харцгаа багасчаад байгаа. Тий. Гэхдээ одоо хоноо орхон байх юм бол хонь руу байсгаа айлгах хийдэг тийм ажилтдаг байна. Тэгээ байг тэгэл мотоциклтэй ухсыг л морьтой ухсыг л тэгэл. Нэг нөгөө малууд нойрхон болохоор ч тэгээд. Тэгээ мал болгоны эзэнтэй байнга явж идэг болохоор гайгүй бас. Бод ч одоо юм таа. Хойшоо давал айлын бойл мөл юмруу орчих гол тийм. Тий. Нэг хувьд бол ээж хаад гайгүй. Хойшоо явахад өхөр нь доошоо гол урууд явж байна. Урууд нь. Ишийг л мухраад билээ. Ишийг урууд явах юм бэл. Энэ нутгаар ер нь явж үзүү чи юм бол та. Одоогондоо нэг л явж бол өгөхгүй л энэ. Завтлалт гэл. Яг энэ яг Монголын энэ орчмыг бол одоо яг хараад мэддэг. Тий. Ондоо чи доошоо уруудаа судлаад ирэх юм тийч бүр сайхан юм л шүү дээ. Ингээд аваад бид хэд нэг явсан юм. Тэгээд одоо хэд нэг зав гарна та. Хоёр ч одоо тэгээд хоёр залуу болоод авлаа. Ижиж эмнэг адуу өвчнөө байгаа юм шүү дээ. Тий. Сургаж аваад ойлаа энэ хөндөй ороод байхгүй. Яанда. Эмнэгэнд одоо мортголоо. Ер нь ордонтой жоохон төсөрцөн л хэлээ ер нь бол жоохон тасгаж байгаад мордол. Тий. Одоо тэр нохон мөр хийсэн ч гэсэн тэгээд жоохон ихээр л ингээд байгаа чи. Яа таг болчих. Тий яа таг. Чич багтаа хурдны хөрөмжсэн юм. Онжсэн. Хурдны хөрөмжсэн. Эхнэр хөхт байгаа юу? Байхгүй. Одоо ганцаар. Ганцаар. За энэ нутгс ор эндээсээ тэгэл болох юм. Зэ болох л гэт. Эднийг өнгөрсөн намар унгаад хамгаалж тавьснаасаа хойш гүүгээ бариагүй болохоор адуу атаршиж айш зан суугаад шинээр сахад жаахан амгалан байна гэж ган чимэг ярьж байсан. Ногоонд цадаж чадал чөмөг суусан адуутай харьцаж зантай зарим нэгийг нь эмэгтэй хүн саахна хүндхэн ажил. Гэвч урдаас хийж ирсэн ажил юм хойно яаж ийгээд номхруулна даа гэж бодож байтал бүсгүй хүнээс дутхааргүй үнэ гүү зэргийг саачдаг сайхан залуу бидэн дээр хүч нэмж ирлээ гэж тэд олзуурхаж байсан юм. Чи ч одоо анхныхаа гүг саясан халаа шүү дээ. Тэглээ. Тэглээс. Юу нугаас чи ингэ саад юм. Санаасаа бас төсөрцөн. Төсөрцөн. Бас эйгүү багч энэ ч одоо ширхэд жоохон жочиж мочхон өөрөө бас жочиж өшөөд шүү. Уг нь бол ордон зүгээр саадаг. Тэгээ ордон бол зүгээр. Энэ сая тэгээ гүйс саасан нь хөхөн уг нь чинцлэр өгдөг. Гүйс. Гүйс тоо.
Өнөөдөр сайн хөгж чадахгүй байна. Одоо энэ эхний оноо өдөртөл тэгж явахгүй. 2 оноос гайгуулчихсан. Маргааш сүнсүр гайгуулчихсан шүү дээ. Маргааш саклаа гайгуулчихсан. Ногтлохгүй бол бас зарим нь баригдахгүй баялаад байна. Хашиж байгаа одоо барих юм уу яах юм? Одоо хашаал барина да. Тэгээ ногтлчлаа тавихгүй тий. Чи энэ 100 төгрөг энэ чи одоо ганаа агчтай сайлан дээр нэлээд тус болгоно. Тэгэх. Хоногдод чихгүй өөрөө саад зогсоор үл. Тий. За. За төлөөд одоо ашгаа. За. Ер нь малчин болж байгаа шүү дээ. Одоогийн мал дээр. Тийм. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Эрдэнэбаатынх нэвтрүүлэгт оролцож туслах малчинтай болохоос өмнө гурвуулаа байсан болохоор хүн хүч дутмаг мал ахуйдаа хүрэлцэж амждаггүй байсан юм. Тогтох баярыг эднийхтэй айлсаж бууснаас хойш ажил хөнгөрөөд тунч сайхан болж байгаа тухай олон ч удаа ярьж байсан. 100 цагаа гэдэг сүүсэл боловсруулах, хонь хариулах, 2 цаг тутамд гүйсаах, мөн завсар цагаар нь бод малаа богоос дутхааргүй байнга эргэж тойрох гээд цөөн хүний хүчийг үнэндээ тамирдуулдаг улирал. Харин энэ жилийн хувьд болж өөр шүү. Хүн хүч нэмэгдсэн. Дагаад хүнс ч нэмэгдэнэ. Хөдөлмөр бүтээлч арвинтай байна да гэж Эрдэнэбат сэтгэл тэнүүн өгүүлж байна. Нодлоо өдөөч таад чинь хүмүүлэр нь цөөхсөн шүү. Ганаагч баяраа даагур. Би дуугаруу гинэ нийтлээс. Дөрүүлээс тийм. Манай нэг банди нөгөө истрэслаас. Лаг. Энэ жил л одоо хүн хүч сайлаа. 100 бол одоо гүү мал барихад чинь бас нодлон чинь 2 цаг тутамд гараад сүлдээр нөрөг залах маягтай. Залах маягтай болсон. Одоо энэ зүйл ихгүй л. Үгүй. Энэ жил одоо олол энэ чигүү барихад. Цэгээ саачин. Цэгүүд саана гэж байна. Саана гэж. Гүү саадаг. Нөө масаж байгаа сайхан өглөө нэрч ерөөсөө босоо цай байгаа чаналгүй шууд үнэндээ гараал. Тийм нөө ч үнэндээ гараа үнийгээ саачаад орж ирээд цаймагээ чанал тэгэл дорныг ялзуулж байна шүү дээ. Энэ шар цэцгийг хэлбэг ургаж энэ баг бах гэдэг те. Баг бах цэцэг. Энэ цэцгийг ургасан жил сайхан өнтөө сайхан 100 болдог гэдэг ярьдэн шүү дээ. Яа энэ тэгжил ярьдаг юм бэл би нэг мэддгүй шүү дээ. Носод л тэгж ярьдаг юм. Доош өдөр булгийн дээрээ барьж одоо цэцэг бол алгалж ил шүү дээ. Алгалж байгаа. Тийм янзтай. Тэр л дигдээ. Одоо сайхан мөн. Одоо тэгээд чинь 7 сар гараад бүр сайхан болоод тэрхүү л ургамал янзтай бол нэ. Одоо тэгээд 7 сар гаргаад тэгэл ногоо сайхан болоод ирнэ. Тэгэл 7 сар 8 сар гаргаад тэгэл намар шахтал. 8 сар 15 тэгэл 9 сар гээд хадлангаа хадлал тэгэл шүү дээ. Хадланаас та нар хадлангаа хэр холоос зөөртэй гэдэг. Бидний энэ хадлангийн энэ талаас авчдаг. Жилэнгээс бүрхангаас. Гүн эстэрийн тооёрын намар нэг гадаг хэставаны натлаас хаадаг. Тэр яваасан. Даваны наанаас тий. Нодны их моорос энэ жил хань их сайхан болж байгаа шүү. Энэ жилийн мод сайхан байж таа энэ жил өдөөч ногоон дэнчтэй л хэнцтэй харагдаж. Ногоо сайхан. Энэ урагшаага их муу энэ. Энэ жилийн талруу юу? Энэ хотлоо бас энэ хотлоо бас тийм бөгөө. Хайлаас энэ эдний мал байсан газар энэ тийм бас их муу энэ ганцхан байна гэж. Харин тийм жаа. Эдний хонь мөн их муу ирсэн шүү дээ. Тийм үү. Одоо гайг өнгөсч байна. Одоо зүг хонь зүр шургаж хонох шахаад ирсэн. Одоос хамаагүй өнгө зас. Сайхан болчихсон. Энд чинь доктор хахах чинь бухтагаа ирсэн мөлий тий. Тийм бухан нэг цагаан амт хөрөн бух юу. Тийм билээ. Сайхан бухан. Аюу хөрөн бух. Тий. Танайх хөртөө одоо нийлүүлээд нэг хэсэг байлгана гэсэн нэг. Энэ одоо угаасаа тэгэл манай хөрт нийлнэ шүү дээ. Ингээд хойдоос төлөв. Шүдлэн бух гэсэн. Залуухан бух шүү дээ. Тийм. Сайхан дангаар. Шүдлэн бух гэж сайхан бух л.
Хойтонгоос төлөвлөн гарч эхлэх юм. Хойтон төлөв гарнаа. Ямар ч нэг буханд бол санаа зовлтгүй энэ жилдээ бас нэг үржил селекцэд анхаарчихлаа юм байна. Анхаарч хаад энэ жилд манайхаа өөрөө нэг 90 бухтай эднэх. Бухтай ингэж манайх бол энэ жил үе буххан сайхан. За. Тослох малчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчдээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Шангарорамялч атришимер турургот намрин талатарятагат наммэг чаммэг наширгичвэна залуна затандаря заволтише хамтяя Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.